Астрологч сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За 11 сарын гариг ирсийн төлөв байдлыг танилцуулахад ингээд бэлтжчихлээ. Та бүхэндээ. За энэ бол ерөнхий төлөв. За ерөнхий төлөв дундаа бол сугуур, ангараг, бууд гарагийн нөлөөнүүдийг эхлээд ярьчаа гэж ингэж шийдсэн. Ингээд бас нэлээд бэлдэж орж ирлээ. За тэгэхээр та бүхэн бол энэ ерөнхий төлөвийг бас нэлээд сайн сонсож аваарай гэж зөвлөх байна. Зөвхөн одоо өөрийнхөө ордыг л сонсоод орчих биш, сарны ордоо, нарны болоод одоо асцендент гэдгээ бас аль алийг сонсож байгаарай. Аль нэг нь бол таны амьдрал ямар нэгэн байдлаар бас нөлөө тусгалаа үзүүлж байгаа шүү гэж. За 11 сар бол ерөнхийдөө бас тийм олон гаригуудын зарим нэгэн одоо таагүй байрлалд орж байгаа, зарим гаригууд одоо ухрах хөдөлгөөнд орж байгаа ийм сонирхолтой үе эхэлжээ. За 11 сарын ихэнх үе бол сэтгэлийн санааны хувьд хүмүүсийн хувьд бол нэлээд жоохон төвшөртэй, жоохон тийм эмзэгдүү гэх юм уу? Иймэрхүү байдлаар эхэлнэ гинэ. За учир нь яагаад гэж байгаа юм бэ гэхээр сугуур гариг бол одоо ортоо сольж байгаа юм байна. За ангараг гариг ч гэсэн бас маш тийм одоо хүчтэй тийм хоёр ортын юм зааг дээр байрлаж ийн гэж ярьж байна л да. За ангараг гариг энэ юу вэ гэхээр ангараг гариг нь бол хилэнцгийн ордноос номын орд руу шилжиж байгаа юм байна. Харин сугуур гариг бол жинлүүрийн ордноос хилэнцгийн орд руу шилжиж байгаа юм байна. За энэ бүхэн бол хүмүүсийн сэтгэл санаа, эмоц, сэтгэл хөдлөл, бас хайр дурлалын харилцаа энтерт бол бас нэлээд хүчтэй нөлөөлнө. Зарим нэгэн хүмүүс бол хайр дурлалын одоо харилцаанд бас жоохон үйл ойлголцож гэдэг юм эсвэл хардалт гэдэг юм уу те. За зөвхөн хайр дурлал гэхгүй ерөнхийдөө харилцаанд одоо тийм хардалт, сэрэлтэл, татаархал, хэтхий, бадамнах энэ гэсэн нэг иймэрхүү төлөв байдлууд бас үүсэж энэ гаригуудын нөлөө өргөснө гинэ. За сугуур гариг бол сүүлийн өдрүүдэд бол бархас байд гариг ба далайван гаригуудтай тийм квадрат байрлал гэж хэлдэг. Тийм одоо сөргөлдөөнд байрлал үүсгэж ингэж сарын сүүл энэ өдрүүдэд гинэ. 10 сарын сүүлч 11 сар байж тарах гэдэг нь шүү дээ. За энэ үүсгэж байгаа нь энэ бол ер нь бас хүмүүс тийм мэдрэмтгий. Хүмүүс ер нь нэлээд тийм мэдрэмтгий, гомдмтгай энэ тиймэрхүү одоо юм бол тийм эмзэгэлдэг. Тэгэхээр одоо бусад хүнтэй харилцахтаа бол үг хэлдэ нэлээд болгоомжтой байхгүй хүмүүсийн гондоо дараа нь харамсах тиймэрхүү хэлтгүүдийг илэрхийлвээ. Харилцаандаа болгоомжлоорой гэсэн иймэрхүү санаалгыг астрологчид өгөөд байна. За тэгэхээр бол сарын эхний 10-наас 7-оос 10-ны хооронд бол хайр дурлалын харилцаанд нэлээд болгоомжтой байгаарай хүмүүсийг гэж байна. Хайр дурлал ерөнхийдөө тийм дотн болоод одоо ер нь бүхэл бүтэн харилцаа тэр дундаа хайр дурлалын харилцаанд бол нэлээд эмзэг шүү гэсэн байна. За энэ мэтэр одоо жишээлбэл сугар болон ангараг бод гаригуудын нөлөө бол нэг юмрхүү байдлаар нөлөөлөх. Гэхдээ энэ үед бол оюуны ажил бүтээлчүүл ажиллаханд бол маш өрөвдөлтөй сайн үе гэсэн байна. За 11 сарын 9-өөс эхлээд бод гариг ухрах хөдөлгөөнд орж байгаа. За ухрах хөдөлгөөн бол 9-өөс 30-ны хүртэл үргэлжилнэ. За ер нь бол ухрах хөдөлгөөний үед бол шинэ ажил эхлүүлэх хэрэггүй гэж зөвлөдөг. За тэгээд цоо шинэ харилцаа ямар нэгэн одоо тамга тэмдэг цоо шинээр ажил эхлэх, цоо шинэ бизнесийн их суурийг тавих, альсвал их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, альсвал маш өндөр үнэтэй зүйлсийг худалдаж авах энэ төр бол бас жоохон болгоомжтой хандаарэ. Дараа нь дахиад нэг арай нэг өөрчлөлт альсвал худалдаж авсан юм чинь тань таалагдахгүй болох аль эсвэл ингээд нэг зарим нэгэн дефекттэй байж таарах ч гэдэг юм уу, зарим наймаа буцах ч гэдэг юм уу, иймэрхүү үйл явдал болоод идэг гэж хэлээд идэгий. За тэгээд ер нь бол бод гаригийн өөр нэгэн одоо сайн нөлөө гэх юм бол сэтгэх, бодох, төлөвлөх, судлах, зохион байгуулах, сурч боловсрох энэ төр үйлдэлүүд бол ухрах хөдөлгөөн маш сайн байдаг гэж хэлдэг. За дараагийн гаригууд гэх юм бол Тэнгэрийн ван бархас байд гариг, санчир гариг. Гаригийн нөлөө Тэнгэрийн ван буюу уран гариг, бархас байд гариг, санчир гариг, далай ван буюу нэгтүүн гариг. Энэ гаригуудын нөлөө ямар вэ гэж. За Тэнгэрийн ван гариг бол хорны орд руу ухрах хөдөлгөөн хийж байгаа юм байна. За тэгэхээр Тэнгэрийн ван гариг юу энэ хөдөлгөөн бол бас одоо уран буюу Тэнгэрийн ван гариг гэдэг бол гинтийн тийм өөрчлөлтүүдийг ерөнхийдөө хувьсгалтай өөрчлөлтүүд гэж хэлдэг. За мөн санчир болон далай ван гариг бол бас тийм хөдөлгөөнүүдэд орж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол эдгээр нь бол одоо нэлээд тийм хүнд гаригууд гэж үздэг юм байна л да. Ахвал нэлээд хүнд удаан хөдөлгөөнтэй гаригууд гэж үздэг. За тэгэхээр энэ
Тэнгэрийн ван өхрийн орд руу ингэж ухрах хөдөлгөөнөөр буцаж орж байгаа юм. Шилжилт бол одоо дэлхийд даяар хүний даяар хөдөлгөхтэй үйл явдал хов хүний болон дэлхийн түвшинд бол одоо нэлээд тийм итгэвч сэтгэл мэдрэл одоо тиймтэй тиймэрхүү одоо сэтгцийн тийм түвшинд гэх юм уу? Оюун санааны түвшинд гэх юм уу? Одоо ийм би хилтвчл авчирдаг гэнэ л дээ. Тэнгэрийн ван бол тэгэхээр тогтворгүй байдлыг бас нэлээд илэрхийлдэг. За сайн тал нь бол мэдээж одоо энэ Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр бол интернет гээл одоо оюун санааны хэвлэл оюуны ч гэдэг юм уу нэг иймэрхүү одоо крипточ гэдэг юм уу нэг иймэрхүү одоо онлайн тийм худалдаач гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүдийг бол нэлээд урагшлуулдаг. Нэлээд итгэвчдэг гэсэн. Гэхдээ энэ бол итгэвчлэг гэхээр одоо жишээ бас бүгд сайн байна гэж хэлж болохгүй. Зарим нэгэн байдлаар бол тогтворгүй байдал үүсгдэг. За мөн Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр бас тийм усал гэмтэл бас тийм эрсдэл дагуулдаг шүү гэсэн тиймэрхүү боломжил зөвлөгөө бас өгч байна. За 11 сарын 1-ээс 19-ний хооронд бол тэгэхээр Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр уучлаарай. Мэдрэл сэтгэхүй уур хилэн ядаргаа анхаарал сайн хандах тийм үйл явдал бас тиймэрхүү одоо хандлагууд нэлээд ажиглагдах магадгүй шүү. Тийм учраас ерөнхийдөө бол одоо их ухаалаг их анхааралтай боломжтой байгаарай гэсэн байна. За тэгтээ бол мэдээж судалгаа хийх, бясалгал хийх ялангуяа шин санаа боловсруулах энд бол маш сайн үе. Ялангуяа бясалгаад ингээд сууж байх явцад чинь гинтхэн одоо тийм галс хийж орж ирсэн тэр нэгэн бодол бүтээлч хүмүүст те оюун санааны одоо тийм амьдралыг их одоо эрхэмлдэг. За тэгэл зэн совингаа маш одоо сайн сонсдог тэрнийхээ дагуу шийдвэр гаргадаг. Юу хийвэл болох вэ? Юу хийвэл болохгүй? Ямар санааг би одоо хөгжүүлвэл илүү амжилтанд хүрэх ч гэдэг юм уу? Иймэрхүү зүйлүүд бол бясалгалын явцад ч гэдэг юм уу? Одоо орж ирсэн санаа энэ бол маш амжилттай хэрэгжих юм боловчтой гэж байгаа. Тэгэхээр сэтгэлийн төвлөрөл маш чухал. Тэгэхээр бол энд өөрөөр хэлбэл бясалгал хийхэд сайн уу байх юм байна. Бясалгал, йог одоо оюун санаа болоод биеэ хөгжүүлэх тэр зүйл чиглэлийн зүйлүүд маш сайн юм байна гэд. Ингээд ойлгочиж болох юм байна шүү. За. Дараагийнх бол Тэнгэрийн ван гараг. Тэнгэрийн ван гэж хэлчлээ уран гараг. Гэтэ одоо бол Бархас байд гараг. Бархас байд гараг 11-ний өдрөөс эхлээд бас гэж хэлээ өрчилж байгаа юм байна. За энэ бол амжилт. Бархас байд бол дандаа амжилтыг, нэр төрийг одоо өөрийгөө илэрхийлэх тэр чадвар энтрийг идэвхжүүлдэг гинэ. Ерөнхийдөө бол дандаа амжилт өргөжлөлт, тэлэлт, хөгжил, цэцгэлт энтрийг илэрхийлдэг шүү дээ. За тэгэхээр энэ ч одоо ингэж чиглэлийн өөрчилж байгаа энтер гэдэг бол одоо барьчлаа өөрчилж байгаа гэдэг бол энэ бол ойр дотны харилцаатай харилцахад бас жоохон юм боломжтой байгаарэ гэсэн байна. За энэ үед бол одоо хэтэрхийх ялангуяа 6-аас 18-ны хооронд гинэ. Энэ үед бол дотныхантай харилцаатайгаа жоохон боломжтой бай хэтэрхий бардам зам битгий гарах хүний одоо тэр бардам зам гөхөндөж уур хилэн атаархлыг тийм сэтэл битгий төрүүлээрэ гэж бас зөвлөсөн байна. За энэ бол ер нь за энэ бол мэдээж одоо сануулган анхааруулах сануулгатай яваад байгаа шүү. Энэ нэг бас нэлээд тийм алдартай астрологчин таймаас авсан учраас. За ялангуяа Оросын замрагч Оросыг сонсголтой шүү дээ. За энэ бол барууны 6 шүү. За тааруу буюу одоо боломжлох хэрэгтэй зүйлүүдийг хэлж хэлээд байна. За тэгэхээр атаархал уур хилэн бардам занг битгий хөндөөрэй гэсэн байна. Хүнд хүнийг атаархал төрүүлэхээр юм би хамт гаргаад хэрэггүй гэж юм. Хүний бардам зангийг хөдлөж өдөөгөөд уур хилэнгийн одоо дэврэгж хэрэггүй гэсэн байна. За энэ үед бол юунд сайн бэ гэсэн чи өөрийнхөө хүчинд итгэх сайн, шин зорилгыг төлөвлөх, өөрийгөө нээхэд маш сайн үе гэсэн байна. Бархас байд гарагийн нөлөөгөөр. За тэгэхээр хэрвээ та одоо шин төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, өөрийгөө одоо шин зорилго төлөвлөгөө анхны ахлах байгаа энэ төр хий гэж бодож байгаа бай. Анхны ахламж явахдаа ерөөхдөө сайжруулалт хий гэж бодож байгаа бол энэ бархас байд гарагийн нөлөө ялангуяа 11 сарын 8-наас өмнө эхлүүлж чадах юм бол бархас байд гарагийн нөлөө нэлээд хүчтэй сайн байна гэсэн байна. За санчир болоод Далайван гаргуудын бас хөдөлгөөнийг энд бас лагчин 20-оос бол санчир гараг одоо тийм урагшлах хөдөлгөөнд ороод Далайван ухрах хөдөлгөөнд ороод 27 оноос мөн
далайн гариг бол ухрах хөдөлгөөнөө зогсооход зөкслийн байдалд одоо байранд орж байгаа юм байна л да. Энэ бол одоо амьдралын бүх одоо хүмүүсийн амьдралын одоо шийдвэр, гэрээ, хууль, зүй, баримт, бичиг, аль бие усны одоо энэ бүх асуудалд бол нэлээ удаашрах тийм шинжтэй юм л дээ. Санчаар гараг гэдэг бол дандаа хууль цааз, дүрм журам, хязгаарлалт, хариуцлага, сахилга батыг дандаа илэрхийлдэг. Тэгэхээр энэ бол нэг юм удаашраад ингээд ухрах хөдөлгөөнийх нь энэ үе таарчж байгаа. Тэгэхээр дээрэс нь бас далайн гараг бас ийм орхиод өнгө зогсоож байгаа энэ гэдэг энэ хоёр гарагийн нөлөөгөөр энэ бол тэгтээ хэд вэ гэхээр 11 сая 20-наас 28-ны хооронд хүлээдэг гэж байгаа шүү. За тэгэхээр 11 сарын 20-наас 30-ны хооронд бол шинэ гэрээ хийх, баримт бичиг гаргах, том баримт бичиг одоо нэг боловсруулаад одоо гарын өсөж зурулах ч гэдэг юм уу. Эсвэл маш тийм том шийдвэр гаргахын тулд бол асуудал нэлээ удаашарнаа. Тэгэхээр тэр үеийг бол бас ингээд ахалт авчаарай гэж байна. За тэгээ санчир болоо далайн гарагийн энэ одоо юм ухралт хийгээд ингээд зогсонг байдлын энэ нөлөө бол хүний өөрийнхөө одоо үйл ажиллагаа өөрийнхөө дотоод сэтгэл болоод бизнесийн бас бус үйл ажиллагаанд бол дотоод хяналтыг тавих. Өөрөө дотроо одоо жишээ би чи 100 юм хийж байгаа билүү? Би хаана алдаа гаргасан бэлээ? Би юунд анхаарах ёстой вэ гэдгээр дотроо өөрөө дотоод хяналт тавина. Дээрээс нь үнэнч байдлыг бас сэтгэл санааны тийм харилцааны тухайтад бол одоо тийм сэтгэл санааны хувьд нэлээд тийм гүн гүнзгий сорилтыг авчрах үе шүү гэсэн байна. За тэгэхээр энэ хоёр гариг бол нэг нь усан, нэг нь одоо далайн гэж байгаа чинь бол усыг илэрхийлдэг, санчир гариг бол бас ингээд шорон бахуудыг илэрхийлдэг юм шиг байна л да. Тэгэхээр энэ бол сэтгэл хөдлөлийн бодит үннийг шалгах үе гэсэн байна. Сэтгэл хөдлөлийн бодит үннийг. За тэгэхээр сэтгэл хөдлөлөөр одоо шийдвэр гаргаж гинөө, та одоо зөв шийдвэр гаргаж гинөө гэдгийг санаа гэсэн. За хэрвээ харилцаа чинь бол нэглэлийн тийм чин үнэж итгэлцэл одоо шинэ чин үнэж одоо тийм бат бөх тийм байдлаар суурилсан байх юм бол харин энэ үед илүү батчиж гүнзгэрнэ гинэ. Харин одоо жоохон хоосон тийм нэг худал хуурмагдуу тийм жоохон тийм зөвхөн гүн талын одоо тийм харилцаа чи өөрөөр хэлбэл жоохон тийм өнгөцгөн байсан бол энэ үед та илүү хөндөрөх, тусгаарлах нэг тийм харилцаа хүйтрэх, магадгүй салах, харилцаагаа дуусгах тухай энэ тийм мэдрэмж бас төрж магадгүй гэсэн байна. За ерөнхийдөө бол энэ санчир гараг энэ маш хариуцлага сахилга батыг илэрхийлдэг далайн гараг одоо энэ хоёрын ухрах болон удаашрсан энэ хөдөлгөөний энэ үе бол 26 он хүртэл үргэлжилнэ гэж байна л да. За тэгэхээр энэ бол удаа хөдөлгөөнтэй хүнд гаргууд гэж үздэг штэ. За тэгэхээр энэ бол тэгэхээр 26 он хүртэл үргэлжилж байгаа учраас жинхэнэ холбоо ба одоо тэрний сүслэг, оюун санаалаг гэх юм уу? Сүслэг тийм сорилтын чинь эхлэл тавигдж байна гэж ингэж үзэж байгаа юм байна. За тэгээд 11 сарын 5-нд бол шин сар биш ээ. Тэргэл сар гарна. За тэргэл сар гэдэг бол сэтгэл хөдлөлийг маш одоо гүн гүнзгий тийм эмоцийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ үед бол гэр бүлийн болон хайр дурлалын тийм харьцаанууд бас жоохон хурцдаж магадгүй гэж байна. Хурцдаж. За тэгэхээр 13-наас 10 биш ээ. 11 сарын 3-наас 12-ны хооронд бол сэтгэл зүйн нэлээд тийм харилцааны жоохон салбаруудад жоохон эмзэг байдал нэмэгдэн шүү гэсэн байна. За харин 11 сарын 20-нд бол шин сар гарах юм байна. Шин сар гарна. Энэ бол нэлээд их таатай гинэ. 11 сарын 20-ны шин сар бол Тэнгэрийн ван гариг бол гаригтай бас эсрэг өнцөг үүсгэнэ гэсэн байна л да. Гэхдээ энэ ихтэй одоо жишээлбэл таатай боловч Тэнгэрийн ван гарагтай л өөрөөр хэлбэл уран гарагтай эсрэг одоо тийм холбоо үүсгэсэн байгаа учраас нуугдмал зөрчлүүд бас ил гарч магадгүй. Бухимдал бас нэлээд нэмэгдэж магадгүй. За эсвэл сэтгэлийн тийм эмзэглэл өмнөх одоо хойно ямар нэгэн одоо тийм нуугдмал байсан эмзэглэлүүд илэрч гарч ирж магадгүй.
шүү гэсэн байна. За дараагийнх нь бол ерөнхийдөө за тэгвэл за ингээд ерөнхий гариг ирсүүдийн төлөв байдлыг илэрхийлээ одоо ингээд ерөнхийд нь тус нь одоо хэлэхэд юм байна. За тэгэхээр ерөнхийдөө 11-р сар бол оюуны төвлөрөл, сэтгэл санааны одоо хайр дурлал болоод бизнес төрөлшийн бүх төрлийн харилцааны тухайд бол сэтгэл санааны хувьд жоохон төвлөргөө төгшөөртэй. Тэгээд туршилт, сорилтын нэлээд дуулсан ийм бас дээрэс нь бодитойгоор одоо амьдралдаа тийм хариуцлага хүлээх үе гэсэн байна. За суугар болоод ангараг гаригийн хүчтэй байрлал бол хүний дотоод одоо хүсэл мөрөөдөл ба бодит байдал дотоод одоо хүчиж мөрөөжсэн тэр нэгэн зүйл болоод энэ ертөнцийн амьдралын дээрх бодит байдал хоёрын хооронд зөрчил байна шүү гэдгийг ил гаргаж тавина гэсэн байна. За тэгээд бод гариг бол нэг ухрах хөдөлгөөн болвол 29-ний хүртэл одоо 9 сар 9-ний хооронд ухна гэсэн шүү дээ. Далай ван санчир ван гаригийн бас одоо зарим нь ухраад зарим нь одоо зохисолтын төр хийж байгаа. Энэ хөдөлгөөнүүд бол ерөнхийдөө бүх хүмүүсийн амьдралд нэлээд төвчээр харилцаанд бол үнэнч байдал энтрийг шалгасан, сорьсон ийм үеэр нэ гэсэн байна. За тэгвэл ажил бизнесийн хувьд ямар байх вэ гэж. За энэ бол дандаа ерөнхий төлөвүүдийг ярьж байгаа гэж хэлсэн. Энэ удаад бол зөвхөн ерөнхий төлөвийг яриад орхино. Харин орд түвшрээр нь ярихыг бол дараагийн удаад тусад нь хийя гэж ингэж бодож байгаа шүү. За тэгэхээр ажил бизнесийн тухайтад бол 8-наас 11 сарын 8-аас 30-ны хооронд бол бод гаригийн ухрах хөдөлгөөн явагдаж байгаа болохоор шинэ гэрээ хэлэлцээр хөрөнгө оруулалт, ажлын байраа солих, шинэ эхлэх энтрийг аливаа шинэ эхлэлийг бол жоохон хойшлуулсан зүгээр шүү гэж хэлдэг. За энэ бол байнга л хэлдэг энэ юу одоо энэ бол бод гаригийн ухрах хөдөлгөөний жишээ. За тэгээд дээрэс нь харин сайн анхааруулах нь энэ. За сайн бол хуучин төслөө урагшлуулах хэдэн сарын өмнө орчихсон байсан гүйц аж хэмжээгүй байсан тэр ажлуудаа бол урагшлуулах, гүнзгий судалгаа байсан бол гүнзгийрүүлэх, аль эсвэл одоо дахиж нэгтлэх, хянах системийг одоо илүү сайжруулах энэ ийм үйл ажиллагаанд бол идэвхтэй сайн үе гэсэн байна. За Марс буюу ангараг гариг зарч хүч шийдэмгий байдал одоо дайчин заримг байдлыг илэрхийлдэг энэ Марс гариг. За энэ бол номын ордонд шилжиж байгаагийн одоо энэ үрээр ерөнхийдөө бол санаачлах аливаад одоо их маш санаачлагтай идэвхтэй тийм байдал нэмэгдэнэ гэнэ л дээ. За тэгэхээр энэ бол хин төлөв хамаатай хахаар удирдах ажилтнуудад одоо тийм санаачлаг гаргаж идэвхтэй үйл ажиллагаа явуул сайн гэж байна. За мэдээж төлөвлөх ажил хийдэг бол эсвэл илтгэл тавьдаг бол бусдад зааж сурах бол олон нийтийн одоо өмнө үг хэлдэг, олон нийтийн харилцаа зохицуулдаг ийм хүмүүс бол маш таатай үе гэсэн байна. За санчир гараг далайван гарагийн нөлөөгөөр бол жоохон аль аль нь бол ухрах хөдөлгөөний ухрах болон зохицлын байдалд орсон энэ хөдөлгөөний улмаас бол төрийн байгууллага хүн сурталтай байгууллага тэдний бичиг баримт төрийн хүн суртал гэдэг юм уу гэж хэлдэг ш тоолны тийм одоо тийм байгууллага бичиг баримт лиценз гэдэг юм уу гэрээ хэлэлцэл албаны бичиг баримт энэ зүйлд бол нэлээд удаашрна. Энэ бол 11-ийн 20-оос 28-ны хооронд шүү. За тэгэхээр одоо яралтай шийдэх асуудал байгаа бол 11 сарын 20-оос өмнө асуудлыг шийдчихээрэй гэж зөвлөж байгаа юм байна. За тэгэхээр хамгийн сүүлд базаад хэлэхэд бол хамгийн бүтээлч үе бол 11 сарын 11-ээс 19-ний хооронд нэлийн бүтээлч үе. Гэхдээ энэ бол бод гаригийн ухрах хөдөлгөөнд харж байгаа учраас тэр үед бол дандаа хуучин зүйлийг сайжруулах, өмнөх төлөвлөгөөг эргэж харах, өмнө хийж байгаад түр орчихсон байсан тэр ажил төсөл бизнес төлөвлөгөө юу гэдэг тэр бүхнийг сайжруулах сайн үе гэж байна. За болгоомжтой байх үе гэж байгаа бол 20-оос 30-ны хооронд санчир далайван гарагийн одоо тэр нөлөөгөөр энэ бол дээр хэлсэн. За нэг иймэрхүү төлөв байдлыг ерөнхийдөө эхний удаад хэлээд
Энэ удаад өндөрлөе. Удахгүй та бүхэнтэй эргэж уулзахдаа 12 орд тус буйхан одоо ерөнхий төлөв байдлыг Веди 6 дээр үндэслээд гаргаж ирья гэж бодлоо. За ингээд та бүхэнд баярал энэ хүртэл одоо миний одоо юг яриаг сонссон та бүхэнд баярлалаа. За тэгээд өнгөрсөн 10 сард бол одоо нэмж миний подкастыг сонсож, лайк дарж, subscribe хийсэн бүх хүмүүстээ баярлалаа. Мэдээж комент бичсэн бүх хүмүүстээ үргэлж талархдаг. Та бүхэн олон үргэлж түлээж сонсоорой. За тэгээд таалагдж байгаа бол бусад хүмүүст түгээгээрэй. Энэ бол миний одоо сувг маань арай илүү олон хүнд хүрэхэд тустай юм шүү. За та бүхэнд амжилт хүсье. Удахгүй уулзъя. Баяртай.